Байгаль орчны наривчсан үнэлгээ бол гарцсан байсан. Энэ 13 онд гарцсан. Энэ 13 онд одоо тэр үед ажиллаж исэн энэ Гудамж төслийн Батуулд гэдэг архитектор буюу одоо Цэнгүүн гишүүний тэр аавынх нь барилгын бариад одоо тэр нэг давхарт нь өөрөө овсолдог гэж сонсон шүү бодтой. Би худлаа ярихгүй. Энэ хүн өөрөө ингэж гараас зураад 2013 онд энэ 13 онд энэ байгаль орчны нөлөөллийн наривчсан үнэлгээ. За наривчсан үнэлгээнд дээр усны тухай дүгнэлт нь байна. Яг тухайн үедээ батлагдаад ингэж гарцсан. За энэ гадаргын болон гүний усанд нөлөөлөх хэсэг нь байж байгаа. Энэ өөрөөр нь хэр нөлөөлөх гэж За энэ нөлөөлгөөрөө баг болон дунд нөлөөтэй. За энийг хийсэн юм бэ гэдэг 13 оны юм яриа л да. Тэр үед бол ингээ ус төржөөд өнөөдөр шиг асуудал болоогүй. Энэ дээр багийн ахлагчид Болдбаатар, биологийн доктор, Баяр сайхан шинжээч, даваад орж ганц зур эрсдлийн менежмент, газар зохион байгуулалт их гэдэг ингээ дандаа докторонт хиймч биологч хүмүүс хийсэн ийм 2013 онд ингээ батлагдаад гарсан. За энэ дүгнэлтэн дээр чухал төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна гэж. За хаа би энэ зүгээр 13 онд анх гарсан байсан шүү л гэж хэлж байгаа. Юу ч хэлэх гээд байна нөхөр 13 онд гарсан байсан тарааснаас бол өөрчлөгдөөгүй. Би нэг бол айгүй хариуцлагатай хэлж байгаа. Тарааснаас бол өөрчлөгдөөгүй. За энэ ингээд тий тараас бол хэвээрээ. Энэ 13 оны. За 13 оны дараа 2026 онд байгаль орчны наривчсан нөлөөллийн үнэлгээгээд дахиж ингэж одоо Тикол гэдэг Монголд бол бас энэ байгаль орчны наривчсан нөлөө хийдэг бас ийм сайн компани Монголын. За салбарынхан бол энэ Тикол компанийг мэднэ. Хүлэмжшүүлдэг компани гэсэн үг юм байна. За энэ компани хийсэн бас үнэлгээ байж. Энэ компани хийсэн үнэлгээ дүгнэлт байна. Дүгнэлт ингээд. За би нэг бол ингээ харуулж байгаа. Хэр хэмжээнд нөлөөлнө гэж үзэж байна. За энэ бол ашиглалтын үед бол бага. Барилга угсралтын үед бол дунд нөлөөтэй. За энэ зөвхөн усны асуудал ш. Энэ чинь биелж байгаа агаар газар хөрс байгаль орчин ургамал ан амтан гэ бүгдэнд нь нийгмийн нөлөөлгээд ингээд бүх үнэлгээ дүгнэлттайгаа ингэж хийсэн ийм дүн шинжилгээтэй. За яг хөө би гидрогеолог хүн яхаа би тийм амин нарийн мэрэгжлийн биш би тэгтийн салбарт бол олон жил ажиллаж байгаа хүн. А би бол энийг яг энэ мэрэгжлийн хүн яриасаа гэж бодож байгаа. Тэгэхээр байгаль орчны наривчсан нөлөөллийн үнэлгээ 26 он цагаараа батлагдсан. Энэ дээр байгаль орчны яамны эрдэмтдийн зөвлөөр ордог. Энэ зөвхөн усны асуудал ш. Энэ ан амтан, ургамал, хөрс, агаар гэдэг. За энийг бол эрдэмтдийн зөвлөл ингээ баталсан ийм асуудал байгаа. Тэгэхээр ажил эхлэхэд төлөв байдлын үнэлгээтэй EPC гэрээ эхлэхэд болдог. Наривчсан зурагтаа бол наривчсан нөлөөллийн үнэлгээтэй ингэж эхэлдэг. Үндсэн бид нар тараас бол өөрчлөөгүй. А зөвхөн тодорхой хэмжээний байрлалууд дээр одоо барилгацсан учраас бол өөрчилсөн. Ийм учраас бол бид нар 13 онд энэ батлагдсан байсан. 26 онд батлагдсан байсан. А одоо би ингээд бас та бүхэнд хэлэхэд энэ өнөөдөр Дэлхийн банкны энэ бол зөвхөн хөдөлгөөнийх гэж байгаа боловч энэ ч 6 багц тайлан байж байгаа. Би бусад ингээд тайлангууд авчих юм бол энэ өөрөө багтахгүй их тайлан байж байгаа. 30-аад олон улсын байгууллага. Энэ дээр байгаль орчныхч байгаа, төвжирлэгч байгаа. Энэ бүх судалгаанаас үзэхэд энэ дээр ямар ч асуудал байхгүй. Усны газрын зүгээр Батбаяр дарга яриад байгаа асуудал бол тэр чинь арай жоох өөр асуудал. Энэ тэр гүүрний асуудал биш гэдэг нь уснаас ус авдаг, ус өгдөг миний ойлгож байгаа. Гэхдээ энийг мэрэгжлийн хүн ярьсан дээр байна. Усны голдрол гүнд нөлөөлдөг тэр байгууламжууд дээр гардаг. А гүүрэн байгууламжийг бол дэлхийн бүх голууд байгаль орчны нөлөөллийн үнэлгээр хийгээл явдаг. Ийм жишгтэй